бүхэнд Солонгос улсад үйлдвэрлэсэн энэхүү хэрэглэгдэхүүнийг танилцуулахаар бэлтгэлээ. За тэгэхээр энийг яах вэ гэхээр зарж борлуулахын тулд танилцуулгыг хийсэнгүү та бүхнийг бас хараад санаа аваасаа гэж ингэж бодож байна. За энэ олон ширхэгтэй картнууд байгаа. Тэгээд нэг талд нь ингээд өнгөөр үйлдлийн тэмдгүүдийг бичиж өгсөн байгаа. Нөгөө талд нь тоонууд байгаа. За тэгэхээр энэ картыг хүүхэд татаад хойдолд нь байгаа тоонуудаас шар өнгийн 2 тог хооронд нэмэх юм. За 4 дээр 5-ыг нэмээд 9 гээд. За дараагийн хүүхэд энийг татаад 2 ногоон өнгийн тоог хооронд нэмнэ. 8 дээр 3-ыг нэмээд 11 гээд. За энэ дээр бол шар өнгөтэй 2 тоог хасна. 10-аас 8-ыг хасаад 2 гээд. За энэ дээр шар өнгөтэй 2 тоог үржүүлэх нь байна. За 6 7 42 гээд. За энэ дээр улаан өнгөтэй 2 тоог хуваах нь байна. За 10-ыг 2 туугаа 5 гээд. Ингээд хүүхдүүд зөв бодсноо өөртөө аваад аль олон карт авч чадсан хожих маягаар хоорондоо тоглох бололцоотой ийм хэрэглэгдэхүүн байна.